За сайн байцгаана уу хүмүүс үзэгчдээ. Өнөөдөр 25 оны 9 сарын 29-ний даваа гараг. Вашингтон дэс явтнаа өдөөс хойш 5 цаг болж байна. За яг одоо Америкийн дотоодод болон дэлхийн нийтийн анхаарлыг татаж байгаа мэдээ бол цагаан ордонд Америкийн ерөнхийлөгч Трамп Израилийн ерөнхий сайд Нетаньяху нарын хийсэн уулзалт. За хоёр нөхдүүд бол үндсэндээ нэг цагийн өмнө одоо хэвлэлийн баг хурал зарлаж уулзалтын үр дүнг олон нийтэд зарлалаа. За ингээд хэвлүүдийн гол анхаарч байгаа сэдэв бол мэдээж хоёр тал. За хоёр тал гэдэг нь Америк нэгдсэн улс, Израиль хоёр Америк нэгдсэн улсын гаргаж тавьсан 20 зүйл заалт бүхий нөхцөлийг зөвшөөрсөн гэдэг ийм мэдээллийг мэдэгдэж байна. За үүнийг бол үндсэндээ Трамп, Нетаньяху нар өөрсдөө бол хэвлэлд танилцуулсан байна. За ингээд ямар ч тач цагаан ордны зүгээс илгүү Газын зурвасын зөрчлийг шийдвэрлэхэд чиглэсэн 20 зүйл заалт бүхий нөхцөлийг тавьж үүнийг Израиль зөвшөөрсөн ийм үйл явдал болж байна. За ингээд энэхүү 20 зүйл заалттай тохиролцоод мэдээж маш олон талыг хамарсан заалт байх нь ойлгомжтой. Гэхдээ хэвлүүдийн гол фокус өгж мэдээлж байгаа зарим нь заалтаас дурдж үзвэл за мэдээж талууд тус Газын зурваст нэн дээр гал зогсоох. За улмаар хоригдлууд болон барьцаанд байгаа хүмүүсийг суллах болон солилцох. За улмаар Израиль улс хэд хэдэн үе шаттайгаар Газын зурвасаас сэргээ татах. За Хамасын бүлэг бол Газын зурваст бүрэн зэвсэггүй бүсийг хүлээн зөвшөөрч за Газын зурваст ямар нэгэн цэрэг дайны үйл ажиллагаа явуулахгүй байх. За ингээд зэрэггүй бүс болох Палестинд бол засгийн газрыг дахин эмхлэн байгуулж засгийн эрхийг бол Арабын орнуудын хамтарсан засаг тогтоох гэсэн ийм заалт үндсэндээ багтаж байна. За ингээд мөн 20 зүйл заалт бүхий тохиролцоонд за хэрвээ Хамас энэ тохиролцоог биелүүлж чадаагүй зөрчсөн нөхцөлд Израиль улс тус бүс нутагт бүрэн хяналтаа тогтоож террористгүй бүс гэж зарлаж хяналтаа тогтоох улмаар үе шаттайгаар олон улсын энхийг сахиулагчдад хүлээлгэн өгнө гэсэн ийм ерөнхий заалтууд багтаж байна. За ингээд мэдээж үүнд маш олон цэрэг дайнаас бусад энхийн зорилготой заалтууд байх нь тодорхой. Тэдгээрээс хамгийн том анхаарал татаж байгаа нэг заалт бол Газын зурваст Америк нэгдсэн улсын шууд оролцоотойгоор хөрөнгө оруулалттайгаар цэргийн босголтын бүтээн байгуулалтын ажлыг хийх. За ингээд мэдээж гал зогссон дөрвөд олон улсын тусламжийг үзүүлэх зэрэг. За ийм заалтууд үндсэндээ энэхүү 20 зүйл заалттай Газын зурвасын дайныг зогсоох тохиролцоо гихчид бол дурдсан байна. За дараагийн ээлжинд бол Америк Израилийн харилцсан тохиролцсон гэх 20 зүйл заалттай дайн зогсоох нөхцөлийг Хамасын талд тавихаар төлөвлөж байна. За хэрвээ Хамас энэхүү тохиролцоог эс зөвшөөрвөл Израиль улс эхлүүлсэн зүйлээ дуусгах болно гэдгийг бол Нетаньяху хэвлэлийн хурлын үеэр тодорхой илэрхийллээ. За Израилийн байр суурь бол анхнаас маш тодорхой байгаа. За Газын зурвасыг зэрэггүй аюулгүй бус олгох ажиллаа. За нэг бол энэ мэтээр энхийн замаар шийдвэрлэх. Эс бөгөөс цэргийн хүч ашиглаж эцсийг нь үзнэ гэдэг. Эхэлсэн ажлаа замаасаа буцахгүй гэдэг ийм байр суурийг бол дахин тодотгож хэллээ. За ингээд ямар ч тач та бүхэнд ажлын дараагаар цагаан ордонд болж байгаа дэлхийн дахины анхаарлыг татсан мэдээгээр тооч мэдээ хүргэлээ. За анхаарлаа хандуулсан үзэгчдтэй баярлалаа. Дараагийн мэдээгээр удахгүй уулзъя. За та бүхэн манай сувгтаа subscribe дарахаа мартаарай. Баярлалаа.